За шатгууны үн нэмэгдсэн гэдгийг одоо бүгдээрээ мэдж байгаа хаа гэж одоо бодож байгаа. За ингээд мэдээж үүн дээр одоо шатгууныхаа үнийг буулга гэж бас тань юм ярих боломжгүй хаа гэж одоо бодож байгаа. Мэдээж одоо геополитик тийм ээ олон улс нефтийн үн юу болж байгаа вэ? За мэдээж Орос улс одоо бас ямар асуудалтай болоод дотоодын зах зээл дээр ямар үн ханжтайгаар зарагдж байгаа вэ? За ингээд маш олон зүйл яригдана гэж. За гаднах асуудал нэг юм. Мэдээж энэ одоо нефтийн үн нь тогтвортойгоор өснө. Энэ бол дамжиггүй гэж. За үүнтэй адилхан одоо олон улс дээр бол зэсийн үн тогтвортойгоор бас нэмэгдэж байгаа. За сүүлд харахад бол одоо 14,000 доллартай байсан гэж ойролцоогоор. За ингээд цааш нь ахаад нэмэгдэнэ гэж. За Монгол улсад юу вэ гэхээр зэс байгаа. Зэсийн баяжмал. Мэдээж оюу толгой онтра гэдэг юм. За ингээ эрдэнэ. Ийм учраас зүгээр шатгууны үн нэмэгдэхээр бүх өргөн хэрэглээний одоо бараа бүтээгдэхүүн бүх зүйл нэмэгдэнэ. Бидний амьдралын чанарч бас огсож уруудах ийм зүйл болно тохиолдно. Энэ бол одоо дамжиггүй гэж. Тэгэхээр ямар нэгэн байдлаар эсэргүүцэх ийм боломжгүй л дээ. Өнөөдөр өөрөөр хэлбэл маш олон шалтгаанууд байгаа учраас дан ганц Монгол улсаар шалтгааллахгүй юм хүчин зүйлүүд бас байж байгаа учраас энэ дээр одоо шатгууныхаа үнийг буулга гэдэг ийм зүйлийг ярих нь бол одоо бас учир дутагдaltaй байх гэж бодож байгаа. Харин зэсийнхэн одоо амнаатыг Монгол улс бол үндсэндээ 15 юм уу 20% болтон одоо өсгөх ёстой байх гэж бодож байгаа. За үүнийг одоо амнаатаа өсгөснөр шатгууныхаа үн тарифыг одоо доктортойгоор барих боломжтой гэж гэж үзэж байгаа. Ийм байж болох уу гэдэг зүйл. Мэдээж цаашдаа өснө. Энэ бүх зүйл хэд хүртэл өсөхийг одоо мэдэхгүй гэж. Тийм учраас монголчууд маань бэлтгэлтэй мэдээж оюун санааны хувьд бол нэгдмэл мөн одоо төр засаг маань асуудлыг шийдвэрлэх хэмжээнд бас нөгөө байгаа зүйлээрээ өөрсдийн чадах өөрсдийн одоо шийдвэрлэж болох үс одоо энэ хэм хэмжээг энэ инфляцийг барих гэдэг юм ийм зүйлийг хийх зүг бахаа л гэж одоо бодож байгаа. Амнат бол ашигт малтмалын төлбөр гэж. Тийм учраас энэ бол үүгээр л одоо бид нар одоо тодорхой хэмжээний эдийн засгаа барьж байгаа гэж үзэж байгаа. Мэдээж оюу толгойн гэрээ, онтрын гэрээ маш чухал. Ийм учраас засгийн газар улсын их хурал энэ зүйл дээр бас анхааралтай ажиллах ухаал гэж одоо найдаж байгаа. Мэдээж одоо ямар ч асуудал дээр гарц гаргалгаа шийдвэрүүд байх ч болно гэж. Тэ ухаалгаар асуудлыг хандах юм бол одоогийн байдлаар бол энэ шатгууны үнийг буулгаачаа гэдэг энэ одоо зүйл бол мэдгүй надад бол утгагүй санагдаж байна. Харин доктортой байлгахын тулд яралтай